1987 оны 11-р сарын 23-нд Рик болон Гейл нар ажилдаа ирсэнгүй. Санаан зовсон ойр дотных нь гэрт нь очиход тэдний харсан зүйл маш аимшигтай. Рик машин дотроо суусан байдалтай толгойдоо 2 буудуулсан. Харин Гейл орон дотроо толгойдоо 3 удаа буудуулж танигдахын аргагүй болсон байсан бөгөөд нүүрэн дээр нь дэр тавьсан байлаа. Тэд бие биедээ дурлсан залуу хосууд байсан бөгөөд хамтдаа анхны байшингаа авч нүүж орсон байв. Тэгвэл 91 эхнэр нөхрийг хэн яагаад ингэтлээ үзэн ядаж буудан хорох болов. 24 жилийн туршид мөрдөн шалгалт урагшилсангүй. Харин эцэст нь хэн нэгэн тэсэлгүй үннийг дэлгэж энэ давхар аллагын цаадах аим шиг илэрсэн юм. Өнөөдрийн түүх маань Европ дахь Нидерланд биш. Харин Америк нэгдсэн улсын Мичиган мужид орших Холланд хотод өрнөнө. Энэ хот нь Канада улсын хилээс хэдхэн километрийн зайд байдаг бөгөөд 34,000 гаруй оршин суугчдтай. Хойд Америкийн 5 их нууруудын нэг болох Мичиган нуурын иргэд оршдог хот юм. 1987 оны 11-р сарын 23, 3 хоногийн дараа болох талархлын баярт хотынхан бэлдэж байлаа. Өнөөдрийн энэ түүхийн гол дөрүүд болох Гейл, Рик нар хоёулаа энд төрж өссөн. Гейл 1965 оны 4-р сарын 24-нд төржээ. Тэднийх 7 хүүхэдтэй өнөр айл байв. Тэднийх чинэлэг биш гэсэн хүүхдүүдээ өлсөхгүй байхын тулд өдөр бүр зүтгэн. Аав ээжигээ хэрхэн шаргуу хөдөлмөрлөж байгааг харах нь Гейлд илүү хангалуун амьдрах мөрөөдлийг төрүүлжээ. Тэр 16 нас хүрснийхаа дараа анхны ажилдаа орж зөөгч болжээ. Цалин багч гэсэн цайны мөнгө түүнийг сайн орлоготой болгож байв. Гейл дур булаам зан чанартай бас их царайлаг тул эргэн тойрны ирчүүд анзаарах нь мэдээж. Аз болоход ах нар нь түүнийг хамгаална. Ялангуяа Райан. Тэр Гейлээс 2 насаар ах бөгөөд дүүн царайлаг гэдгийг мэдэх тул бусад хөвгүүдээс хол байлгахыг хичээнэ. 20 нас хүрэх үедээ Гейл автомашины сэлбэг нийлүүлдэг компанид ажиллаж байсан бөгөөд тэндээ нэг залуутай танилцж түүндээ дурлжээ. Түүний нэрийг Рик гэдэг. Тэр 25 настай. Холландд байрлах тавилгын үйлдвэрт ажилладаг боломжийн чинэлэг гэр бүлээс гаралтай. Тэр аав ээж ахтайгаа хамт Мичиган нуурын ирэг дээрх том байшинд өссөн. Гэр бүл нь завтай, теннис тоглож, усан цанаар гулгаж, товчхондоо мөнгөтэй айл гэсэн үг. Рикч бас Гейлийг шууд анзаарчээ. Танилцсан өдөр тэр гэртээ харж ээжтэй "Энэ бол миний ирээдүйн эхнэр. Би түүнтэй гэрлэнэ" гэж хэлсэн гэдэг. Гэхдээ нэг жижиг асуудал байсан. Гейл тухайн үед найз залуутай байлаа. Гэсэн ч тэр салж Риктэй хамт амьдралаа эхлүүлэхээр шийдсэн байдаг. Танилцсанаас хойш бараг жилийн дараа буюу 1986 оны 4-р сарын 25-нд Гейл, Рик хоёр гэрлэжээ. Гейл дөнгөж 21 насныхаа төрсөн өдрийг тэмдэглээд байсан үе. Тэд даруухан дотн хурим хийхийг хүссэн тул гэр бүл ойрын найз нөхдийн хүрээнд ёслолоо хийсэн байна. Ингээд 1987 оны 10-р сард тэдний анхныхаа байшинд нүүж оржээ. Ирээдүйд хийх олон сайхан төлөвлөгөө тэдэнд байлаа. 1987 оны 11-р сарын 21-ний бям гараг Рик, Гейл хоёр гадуур гарчээ. Рикийн ахлах сургуулийн найзуудын хурминд урагдсан байв. Оройн 23 цагийн үед тэд тэндээс гарч гэрлүүгээ хөдөллөө. Рик баг зэрэг халамцуу байсан ч болгоомжтой жолоодож замд асуудал гаргасангүй. Машина гэрийнхээ өмнө тавиад дотог шорж унтахаар хийвтэв. Амралтын өдрүүд өнгөрч 11-р сарын 23-ны даваа гараг болов. Гэвч Гейл, Рик ажилдаа ирсэнгүй. Рикийн дарга түүнийг ирээгүй анзаарч гэрийн суурин утас руу залгав. Гэхдээ удас зүгээр л дуугарсаар хинч авсангүй. Магадгүй тэд гадуур эмч эсвэл эмийн сан орсон байх гэж бодоод хэд хэдэн удаа дахин залгасан ч хариу алга байлаа. Эцэст нь тэр санаан зовж эхэлжээ. Тэгээд Рикийн эцэг эх рүү залгаж магадгүй Рикийг яагаад ажилдаа ирээгүй мэдэж байгаа байх гэж боджээ. Гэвч түүнийг хаана байгааг мэдэхгүй гэв. Ингээд Рикийн эцэг эх түүний дарга 3 тэдний гэрт очиж шалгахаар тохиролцов. Тэднийг байшинд очиход Рикийн машин байшингийн урд зогсоол дээр байв. Тэгэхээр тэд гэртээ байж магадгүй гэж бодцоожээ. Гэвч машинд дөхөж очиход жолооны ард Рик сууж байлаа. Толгой нь зорчигчийн суудал дээр налсан харагдана. Гэвч түүний ээж хүүгээ хараад
аимшигтай орилж толгойдоо хоёр буулуулсан байгааг анзаарав. Эцэг эх нь айж цочирдсон тул байшин руу орж зүрхэлсэнгүй. Тэд яаралтай цагдаа дуудан машиндаа буцаж орж хүлээжээ. Цагдаа нар ирээд Рикийг нас барсныг тогтоов. Зэвсэгтэй албах хаагчид байшин руу орж галтгоо болон зочны өрөө, ариун цэрийн өрөөг шалгахад бүгд эмх замбраатай байв. Дараа нь унтлахын өрөөнд ормогцоо тэд Гейлийг олжээ. Тэр орон дотор толгой дээрээ дэр тавьсан байдалтай унтаж байгаа мэт харагдав. Цагдаа нар түүнийг дуудсан ч хариу алга. Дэрийг сөхөж хартал орны даав цус болсон байв. Тэр ойрын зайнаас толгойдоо 3 удаа буудуулж нүүр царай нь танигдахын аргагүй болтлоо гэмтсэн байв. Хэргийн газраас зэвсэг олдсонгүй. Хонгиог санаатаагаар түүж авсан нь илт байв. Олдсон цорын ганц сумнууд нь хохирогчдын толгойд байсан бөгөөд 22 калибрийн буунд тохирох сум байв. Мэргэжилтэнгүүд 6 ширхэг хурууныхээ илрүүлв. 2 нь хохирогчийнх байсан бөгөөд бусдыг нь мэдээллийн санд оруулсан ч тохирох хүн олдсонгүй. Тухайн үед Гейл дөнгөж 22 настай, Рик 28-тай байв. Тэд жил хагасын өмнө гэрлэж байшиндаа нүүж ороод сарж болоогүй байв. Байшинд хүчээр нэтэрсэн ямар ч улмөр байгаагүй. Галтгооны тавцан дээр гар цүнх 2 бугуун цаг бичиг баримт төрөвчгээд байшингаас хэдэн зуун долларын бэлэн мөнгө олдсон болохоор дээрмийн хэв шинжтэй биш байв. Гэтэл Гейлийн ах Райан цагдаа нарт дүүгийнхээ хуучин найз залуу болох Ларфийн тухай ярьж, Ларф нь өмнө нь Гейлийг зодож байсан бөгөөд харин түүний гэрлэлт шинэ амьдралд нь атаархсан байж магадгүй гэв. Түүний хэлснээр Ларфийг байцаахад гэмгүй болоход нотлогдлоо. Өөр нэг сэжигтэн байшингийн өмнөх эзэн Сид гэх ир байв. Тэр өөрөө цагдаад хандаж энэ хэрэг нь миний буруугаас болсон байж магадгүй гэжээ. Учир нь тэр урд нь хар тамхины 8 байсан. Дайсан ихтэй. Бүр өмнө нь түүнийг алахыг оролдож байсан гэв. Магадгүй халуурчин Рикийг түүнтэй андуурсан байх гэжээ. Онол боломжтой ч нотлохоо байсангүй. Мөрдөн байцаагчид бүс нутгийн бусад аллагыг шалгаж цуврал алуурчин байж магадгүй гэсэн санаа хүртэл дэвшүүлв. Үйл явдлаас 1 сарын дараа зул сарын орой 30 настай Дебора гэх Риктэй нэг ахлах сургуульд сурч байсан эмэгтэй тэдний гэрээс 1 км хүрэхгүй зайд учир битүүлгээр алгажжээ. Тэр орой нөхөр нь шөнө оройтож гэртээ ирэхэд байшингийн бүх гэрэл нь асаалттай. Арын хашаа руу гарсан шилэн хаалга онгорхоо Дебора алга байв. Цагдаа дуудсны дараа аав нь ирж хашааны арын талбайгаас түүний цогцсыг олжээ. Дебораг олон удаа хутгалж хоолойг нь хэрчсэн байв. Тухайн хэрэг болсон газар зүйн байдал, нас ойролцоо, нэг сургуульд сурж байсан зэрэг нь 2 хэргийг холбож болох мэт байв. Мөн 1977 онд үүнээс 10 жилийн өмнө өөр нэг Дебора Полински гэдэг эмэгтэй ойролцоох байрнаас хутгалуулсан байдалтай олдсон хэрэгч анхаарал татав. Энэ 3 аллагыг нэг хүн үйлдсэн нь. Гэвч наривчлсан шалгалтаар зэвсэг үйлдсэн арга барил нотлохоо хоорондоо нийцсэнгүй. Эдгээр хэрэгүүд хоорондоо холбоогүй болох нь тодорхой болов. Цаг хугацаа өнгөрч хэрэг мухардалд оров. Олон сарын турш наривчлсан шалгалт хийсний эцэст хэргийг хааж архивд шилжүүлв. 20 гаруй жилийн дараа энэ хэрэг дахин сөхөгдөж Рик Гейл хоёрын амийг хөнөөсөн аимшигт үнэн эцэстээ ил болно. 2009 онд мужийн шерифийн алба шийдвэр гаргаж шийдэгдээгүй хэрэгүүдэд зориулсан баг байгуулжээ. 2 жилийн дараа мөрдөгч Венус Дэвид нараа шинжилсэн нэг хавцт хэрэг дээр ажиллахаар сонгогдов. Тэр нь Рик Гейл нарын хэрэг байв. Архивт олон жил болсон мянган хуудас, баримт, гэр бүлийнхнийг дахин судалж 200 гаруй хүнийг байцаажээ. Тэгээд хохирогч болох Гейлийн ахыг сэжиглэж эхлэв. Райан 1962 оны 12 дугаар сарын 12-нд төрсөн. Гейлээс 2 жил 4 сараар ах. Гэхдээ тэр дүүгээсээ ялгаатай нь шаргуу хөдөлмөрч биш, ажилд дургүй, арх мансууруулах бодсонд дуртай нэгэн байв. Түүнд үерхдэг 2 эмэгтэй байсан. Эхнийх нь Кристал. Тэд 4 жил гарan үерхсний дараагаар 1987 оны 8 дугаар сард Райныг өөр эмэгтэйтэй уулзаж эхэлснийг мэдээд салсан. Тэр өөр эмэгтэй нь Пам. Тэд 1981 онд гэрлэж 3 хүүхэдтэй болов.
Гэвч Райаны муу зуршлууд арилсангүй. Архичин марихуана их хэрэгэлдэг. Цаг хугацаа өнгөх тусам Памыг хэд захирах хянах хандлагатай болжээ. Мөрдөн байцаалтын үеэр Кристал Пам хоёр мөрлөгчдөд нэг аимшигтай зүйл ярив. Райан жаахан байхдаа Гейлтэй бэлгийн харилцаанд орж байсан. Тэр нь бүр 3 удаагийн тохиолдол байсан гэв. Райан 1987 онд байцаагдсан ч сэжигтнээс хасагдсан. Учир нь түүний найз бүсгүй Памын хэлснээр хэрэг болдог өдөр тэд угаалгын газар орж дараа нь Памынд хонсон гэв. Гэвч 20 жилийн өмнө хийгдсэн полиграфийн хариунд Пам шүнжин Райантай хамт байсан уу гэхэд үгүй гэж хариулсан нь үнэн гэж тогтоогджээ. Үүнийг тухайн үед мөрдөгчид анзаараагүй өнгөрсөн байна. Үүнээс хойш 2013 он хүртэл энэ урт мөрдөн шалгалт дорвитой ахиц гарсангүй. Эцэст нь Пам мөрдөгчдийг ажил дээрээ хүлээн авч уулзахыг зөвшөөрнө. Эхэндээ тэр олон 10 жилийн турш ярьж байсан зүйлээ баримталж байсан ч яриа ахих тусам зориг орж эцэст нь энэ бүхэн худал гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ дахиад л цааш нь ярихыг хүссэнгүй. Хоёр дахь удаагийн байцаалтаар Пам бүхнийг хүлээн зөвшөөрч аллагыг Райан үлдсэн. Тэр шөнө түүнийг хэргийн газар дагуулж очсон цогцсуудыг ч харуулсан гэв. Хэрвээ ам нээвэл намайг ийм болгоно гэж сүрдүүлсэн гэв. Пам энэ олон жилийн турш худал хэлж байсандаа гимшиж уучлал хүсэв. Хэрвээ тэр үннээ хэлсэн бол шоронд орж хүүхдүүдэд алдахгүй гэж айсан гэв. Мөн аллагын орой юу болсныг ярьж өгөв. 1987 оны 11-р сарын 21-ний Бямб гараг. Гейл Эрик хоёр хурмын найрнаас 23 цагийн үед гэртээ ирнэ. Райан тэр орой Паминд байсан бөгөөд 18 цагийн үед Райанд хувцас амс угаалгын газар явцгаая гэж хэлээд тэд гарсан. 20 цагийн үед Паминд буцаж ирсэн. 23-аас 24 цагийн хооронд Райан тэндээс явсан. Түүний хаашаа явж байгааг Пам асуугаагүй. Учир нь тэр хар тамхи зардаг байсан тул түүнийг тоогоогүй гэв. Райан тэндээс гарч Гейл Рик хоёрын гэрт очсон бөгөөд эцэг эхийг нь шинэ байшингийнхаа газар дээр кемпинг машинаа байрлуулахыг зөвшөөрөөгүй ууртай байсан гэв. Гэрт нь орсны дараа тэдний хооронд маргаан үүсч Рик Райаныг гарахыг шаардав. Райан ууртай хിവэр тэндээс гарч 20 гаруй минутын дараа буцаж ирнэ. Дахин тэднийд ирж машинаа асахгүй байна гэж худал хэлнэ. Сайхан сэтгэлтэй Рик туслахаар гарч Рик машинаа ойртуулж байхад Райан цонхоо буулга гэж дохино. Рик цонхоо буулгахад хэрцгийгээр ойрын зайнаас 4 удаа буудана. Хоёр сум зорчигчийн талын цонхыг хагалж нөгөө хоёр нь Рикийн толгойд тусав. Дараа нь Райан гэрлүүн гүйн орж унтлагын өрөөнд орон дээр хэвтэж байсан Гейл рүү 3 удаа толгой руу бууджээ. Дараа нь нүүрэн дээр нь дэр тавив. Тэр хэргийн газраас гарч Паминд очин юу хийснэ хэлв. Тэндээс Пам болон 6 сартай хүү Нейтанийг хүчээр машиндаа суулгаад Ренсом гудамж руу буюу аллаг болсон газар руу явдаг. Пам харанхуйд Рикийн цогцсыг машин дотор хитэж байгааг харсан. Тэр даруйд Райан Памыг буулгаж гараас нь татан гэрлүүн оруулав. Унтлагын өрөөнд оруулж Гейлийн нүүрэн дээрх дэрийг сөхөж хөөхөн байгаа биз гэж хэлнэ. Энэ үед Райан Памын чихэнд цагдаа дуудвал хэн нэгэнд хэлвэл чамаагч бас ингэн гэж шивнэв. Пам хашгирч тусламж ирсэнгүй. Райан Гейлийн нүүрэн дээр дахин дэр тавьж хонгой сумнуудыг цуглуулan тэндээс явсан байна. Аллагаас хэдхэн хоногийн дараа тэд Гейл Рик хоёрын оршуулган дээр хамт оролцжээ. Памын хэлснээр эхэндээ Райан атаархлаас болж тэднийг алсан гэж хэлсэн ч жинхэнэ шалтгаан нь эрх мэдлээ хадгалах байв. Гейл бие дааж айхаа болж Рикийн дэмжлэгтэйгээр өөрийн шийдвэрийг гаргаж эхэлсэн нь Райанд таалагдсангүй. Мөн Гейл өөрт нь бага наснд нь үйлдсэн хүчирхийллийг нөхөртөө хэлэхвэ гэж айсан байх. Энэ мэдүүлгийн дараа Райан баривчлагдана. Памын мэдүүлэгтээ тулгахад тэр бүхнийг үгүйсгэж аллагын шүн мансуурсан байсан тул юу болсныг сайн санахгүй байна гэж өөрийгөө өмгөөлнө. Түүнийг 1987 оны 11-р сарын 21-нд Гейл Рик нарыг санаатаагаар урдчлан төлөвлөж хөнөөсөн хэрэгээр буруутгана. Шүүхүр бол 2014 оны 3 дугаар сард эхэлж 3-7 хоног үргэлжлэв.
2014 оны 3 дугаар сарын 28-нд тангарахтны шүүх 4 цаг зөвлөлдсөний дараа Райн 2 хүнийг санаатаагаар хөнөөсөн хэрэгт буруутай гэж тогтооно. Шүүгч түүнийг эрх мэдэл дуртай, тооцоотой, хүйтэн цус далуурчин хэмээн тодорхойлж тэнсэн харгалзах боломжгүй бүх насаар нь хорих ял оноолоо. Шүүх хурлын дараа Пам салах өргөдлөө гаргана. Тэр бүхэл бүтэн 25 жил алуурчны нууцыг тээж амьдарсан. Олон хүн түүнийг эрт дуграагүй гэж буруутгадагч эцэст нь түүний зориг Гейл Рик хоёрт болон тэдний ойр дотныхонд шударгас авчирсан юм. Харамсалтай нь Гейл Рик хоёрын эцэг эх хүүхдүүддээ юу тохиолдсныг мэдлгүй нас барсан. Өнөөдөр энэ хэрэг хаагдсан гэж үздэгч Райн шоронгоос өөрийгөө гин буруугүй гэж мэдгдсээр байна. Хэрв та санаж байгаа бол хэргийн ихэнд дурдсан 2 Дебора бүсгүй аллагын хэрэг өнөөг хүртэл таалагдаагүй хэвээр байна. За энэ хүрээд энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай сонсогчдоо.